Байцгаана уу Хамжаа ТV байна. Netflix дээр Black Mirror гэдэг Британи зохиолч Чарли Брукерийн бүтээсэн шинжлэх ухааны уран зөгнөлт трейлер төрлийн антологи цувралын 7 дугаар бүлгийн хамгийн ихний ангийг та нартай ярьж өгье гэж бодлоо. Антологи цуврал гэдэг нь анги бүрэн өөр тусдаа үйл явдалтай гэсэн үг байгаа. Тэгэхээр нэг анги дээр гарч байгаа дүр үйл явдал дараагийн ангид давтагддаггүй гэсэн үг. Энэ эхний анги бол үнэхээр ирээдүйн технологи хэрхэн хүний амьдралд бас нийгэмд аюул дагуулж болзошгүйг харуулсан шоконд оруулмаар анги байгаа. За эхний ангийн нэр бол Common People буюу энгийн хүмүүс гэдэг гарчигтай. Гэрлээд 3 жил болж байгаа үнэхээр хайр дурлал аз жаргалаараа бэлгэж байгаа яг л гарчигтайгаа адилхан энгийнийн косын талаар гарна. За нөхрийг нь Майк гэдэг барилгын талбайд гагнуурчнаар ажилладаг, харин эхнэрийг нь Аманда гэдэг бага сургууль багшаар ажилладаг ийм гэр бүл байгаа. Сүйдтэй баян татгалан биш ч гэсэн юугаарч дутхгүй амьдарч хамгийн гол нь бие биедээ чин сэтгэлээсээ хайртай, дээрэс нь хүүхэдтэй болохыг төлөвлөж явж байгаа хосууд юм байна. Эхнэр нь сургууль дээр хамгийн шилдэг багш нарын нэг төдийгүй ар гэрийн бололцоо муу бусдад дээрлэхүүлж шовдрлагдж байгаа хүүхдүүдийн төлөө маш их хичээл зүтгэл гаргадаг, халуун дулаанаар хандаж өргөлж сэтгэлийн дэм өгдөг багш байгаа. Харин нөхрийн хувьд маш шударга, хийж байгаа ажилдаа нэлээд туршлагатай учраас залуу шинээр орж ирж байгаа гагнуурчдыг хариуцсан ажил зааж өгдөг тийм хүн байгаа. Шинэ ажилчид дунд шүдний өвчин болсон нэг залуу байсан. Тэр залуу барилгын талбай дээр ажиллаа хийхгүй завсрал гарах юм бол офис руу гүйж очиж компьютер асаагаад Dom.Damis гэдэг сайт дээр хүмүүсийн тавьсан хачин гаж бичлэгүүдийг үзэж суучдаг байсан. Гэхдээ нэг л гаж гэмээр зүйл нь үзэгчид мөнгө өгөөд хүссэн зүйлээ хийхийг тушааж болдог лайв стримний сайт байгаа. Жишээлбэл хачин зүйл ид гэж тушаах, биеийнхээ аль нэг хэсгийг зүсэх, гэмтэх гэх мэтчлэн лайв хийж байгаа хүнд үзэгч нь тэдэн доллар явуулъя. Тэг инк гэдэг ийм төрлийн нэлээд гаж хүмүүсийн цугладаг хогийн стриминг платформ гэдэг бүр нэртэй юм байна. Шинэ ажилтан тэрийг өдөржин үзэж суучдаг байсан. Тэгэхээр нөхөр нь иймэрхүү хэцүү залуучуудыг ажил сургаж чиглүүлж өгдөг хүн байгаа. За хосуудын амьдрал руу буцаж орох юм бол тэр хоёр үнэхээр харилцаа сайтай, хурмынхаа ойгоор байнга анх танилцж байсан бааранд очоод анх хамтдаа идчихсэн бүргэрээ захиалж иддэг уламжлалтай. Тэр бүргэр нь үнэхээр муухай амттай байсан болохоор идэх болгондоо л одоо ч муухай амттай хэвээрээ байна шүү гэж хошигнож хөвгөлддөг. Бас тэр баар гэрээс нь нэлээд зайтай болохоор буцах замдаа буудалд нэг хончоод явдаг байсан. Хосууд хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа учраас хэдий жирэмсэн болоогүй байгаа ч гэсэн аль хэдийн хүүхдийн өрөөгөө тогтжуулаад бэлтчихсэн сайн сайхан амьдралыг төсөөлдөг байсан. Гэтэл аз жаргалтай хайраар бэлгсэн энэ хосуудад маш гунигтай хар өдөр тохиосон нь эхнэр Аманда нэг өдөр хичээлээ зааж агаад гинэт ухаан алдаж унсан. Эмнэлэг төргөгдөж очиод сонсон оншин Амандагийн тархинд хавдар дундаас хамгийн хортой хавдар илэрч мэс засал хийх боломжгүй талаар мэдэж авсан. Зүгээр л удахгүй эхнэр чинь үхэн гэсэн мэдээг гинэт сонссон байгаа. Эмч хэлэхдээ хавдрыг одоо эмчлэх ямар ч арга байхгүй ч гэсэн тэр бүр хүмүүст зөвлөөд байдаггүй нэг арга байгаа. Хэрвээ хүсэх юм бол River Mind Technologies гэдэг компанид нэг холбогдоод үзье гэж зөвлөсөн. Нөхөр нь эхнэртэй үнэхээр хайртай учраас амьд үлдээх арга чарга юу л байна бүгдийг хийж үзхийг хүсэх нь ойлгомжтой. Шууд тэр компанид холбоо барьсан. Гэтэл River Mind компани төлөөлөгч өөрийн биеэр гэрт нь ирээд танд ямар хэцүү байгааг бид ойлгож байна. Манай компанид маш гайхалтай технологи байдаг. Танай эхнэрийг бид нар амьдруулж чаднаа гэхэд нь эмчнэр хийж чадах юу ч байхгүй гэсэн штэ яг яаж амьдруулах талаар яриад байгаа юм бэ гэж асуухад тархины хавдрыг авч оронд нь серверээр тижээгддэг хиймэл мэдрэлийн эд суулгаж чадна гэдгээ тайлбарласан. Өөрөөр хэлэх юм бол хавдрын голомтын хэсгийг ухаж аваад яг тэр хэсэгт таарах тархины хиймэл мэдрэлийн эдийг бүтээж Амандагийн тархинд суулгавал яг л өмнөх шигээ амьдрал нь хэвийн үргэлжилж болно гэж хэлсэн байгаа. Гол нь Амандагийн хавдрын хэсэгт таарах тархины хэсгийг бүтээж суулгавал манай компани дата сервертэй холбогдно. Нэг үгээр хэлэх юм бол Амандагийн тархин дотор байгаа дурсамж, сэтгэл хөдлөл гээд бүхэл зүйл яг л iCloud шиг энэ байгууллага руу дамжуулагдаж хариуд нь компаниас Амандад дохиод дамжуулж яг л Амандатай адилхан хариу үйлдэл үзүүлж өгнө гэсэн үг. Яг гэвэл энэ компаниас зөвхөн Амандад зориулж гаргасан тархины хэсэг учраас тэр байгаа. Тархи гэдэг зүгээр ч нэг биеийн нэг хэсэг биш бидний үйл хөдлөл, сэтгэл хөдлөл, ухаан санаа, ой санамжийг хариуцдаг эрхтэн учраас хэрвээ компаниас үйлдвэрлэсэн тархины хэсгийг суулгах юм бол компанитай холбоо үүснэ. Ерөнхийдөө тархины хөдөлгөх хүч нь компани болж байгаа хэрэг буюу тухайн тархи компани мэдлэх болж таарч байгаа. Амандагийн ой санамж тархин дотор байгаа бүх зүйлийг хуулбарлан нөхөн сэргээж компаниас бэкап хийж өгнө гэсэн үг. Нөхрийн хувьд энэ аргыг хэрэглэхгүй бол эхнэр нь үхэн гэдгийг бол мэдж байгаа. Компани ажилтны яриа Майкд маш их таалагдаж тэгвэл хагалгааны төлбөр хэд байх вэ гэтэл энэ тал дээр та бүхэн үнэхээр санаа зовох зүйлгүй.
Манайх дөнгөж шинээр нэгдэж байгаа стартап компани цаашдаа олон үйлчлүүлэгчдийг татмаар байгаа болохоор хагалгаа үнэгүй. Гэхдээ subscribe хийх хэрэгтэй. Энэ маань гишүүнчлэл үүсгээд сар бүр төлбөр төлөх зарчмаар явагдана гэж хэлсэн. Тэр нь хамгийн хүнд багц нь сар бүр $300 төлөхөд болно гэхэд Майк ихэндээ гайхаж сар болгон $300 гэж үдэ гэж бодсон ч гэсэн хэдэн 10,000 доллараар хийгддэг хагалгааг үнэгүй хийж өгч जैन. Дээрээс нь сар болгон $300 гэвэл бас болох юм гэж бодоод шууд хийлгэхийг зөвшөөрсөн. Хагалгаанд орсон эхнэр нь ямар ч асуудалгүй, ямар ч өөрчлөлтгүй сэрж буцаж хэвийн амьдралдаа ороод энэ багцад Майк үнэхээр сэтгэл хангалуун байсан. Гэхдээ энэ $300 багцыг ашиглах бүс нутаг хязгаартай. Тэгэхээр яг тогтсон газар дотор л эхнэр нь байх хэрэгтэй. Жишээлх юм бол Нью-Йорк хотод амьдардаг бол тухайн хотоос гарах юм бол шууд ажиллагаагүй болж тархи унтарна. Нэг удаа хосууд аяллаар явж байхад яг ийм үйл явдал болж Аманда машин дотор шууд ажиллагаагүй болж унтарч байсан. Бас нэг өглөө Майк кофе чанах гээд зогсож байхад эхнэр нь нойрмог босч ирээд буудан дээр гүлэрч сууж яснаа. Одоо хүртэл өглөөг кофеоор эхлүүлж гинүү? Окулос ногоон цаг ууж ясан уу? Шинэхэн тарьсан ургамлын хандыг ууж өдрийг эрч хүчтэй эхлүүлээрэй гэж хэлхийг нь сонсоод нөхөр нь гайхаж чи сая юу гэсэн бэ? Ногоон цай гэд юу яриад байсан бэ гэхэд би юу ч хэлээгүй штэ гэд тэр үйл явдал тэгсгээд өнгөрсөн. Гэтэл нэг өдөр сургууль дээрээ хүүхдүүдэд зүгийн бал яаж үүсдэг вэ гэхээр зүгийн цэцгийн тоосыг гэж хичээлээ тайлбарлаж яснаа. Гэнэт та бүхэн өрн дорнодын зүгийн балыг хэрглэж үзчихсэн үү? Зөвхөн энэхүү зүгийн балыг гаргаж авах тусгай технологиор үйлдвэрлэгдсэн өтгөн амтлаг энэ зүгийн балыг нэг хэрглэж үзээрэй. Сурагчид бүр гайхаад багш галзуурсан болов гэж шивнэлдэж эхэлсэн. Аманда бол юу ярьснаа огт санахгүй рекламны үеэр ой ухаанаа алдчихдаг байсан. Бас нэг асуудал нь юу вэ гэхээр ар гэрийн амьдрал муутай бусад хүүхдүүдэд дээрлэхүүлдэг сурагчдад Аманда маш их санаа тавьж халамжилдаг байсан талаар өмнө нь ярьж байсан. Гэтэл Норхой гуталтай нэг хэцүү амьдралтай сурагчаа харснаа. Та одоо хүртэл олон жил өнгөрсөн гутлаа өмсөөр л байна уу? 2025 оны хавар зууны шинэ тренд Blue Jordans-ыг сонирхоод үзээрэй. Nike.com Just do it, no just buy it гээд гинэт Nike реклам явж эхэлсэн. Аав ээждээ их загнуулдаг гэр бүлийн хүчирхийлэлд байдаг сурагчдаараа очиод та их ганцаарддаггүй. Бурхан Тэнгэртэй нэг ярилцаад үзээрэй. Энэ 7 хоногийн бүтэн сайнаас эхлээд Есүс Христийн хойч үеийг гэгээлтнүүдийн сүмд таныг орж байна. Утасны дугаарыг хэлж хүүхдүүдэд хүртэл ийм байдлаа харуулсан байгаа. Одоо та бүхэн маань ерөнхийд нь гадралж байгаах. YouTube-ээр жишээ аваад үзвэл Монголд AdSense орж ирээгүй л болохоос бусад орнуудад YouTube-ээр бичлэг үзэх болгонд ихэнд нь дундуур нь төгсгөлд нь байнга реклам гардаг. Хэрвээ YouTube премиум багцыг сонгоод сар бүр тогтмол мөнгө төлөөд үзвэл ямар ч реклам гарахгүйгээр үздэг. Зарим платформ дээр хямд багцыг авсан ч сурталчилгаа бага хэмжээгээр гардаг тохиолдол байдаг. Бас би Netflix-тэй адилхан Wave гэдэг платформ ашигладаг байсан ч тэр Монголд үзэж болдог байсан. Яг тэрнтэй төстэй ойлгож явагдаад байна гэж ойлгож байна. За, ажлын байран дээрээ сурагчтай хэлжсэн зүйлсийг сургуулийн эрхлэгч сонсчоод Аманда чи юу хийгээд хүүхдүүдэд юу яриад яваад байгаа юм бэ гэж загнах үед Аманда өөдөөс нь ганцаардал таныг улам эмзэг болгож гинөө. Яг одоо App Store-оо нэгээд Tinder гэж хайлт хийгээд үзнэ үү гэж өөдөөс нь хоорондоо танилцдаг болзооны аппликейшны зар сурталчилгааг яриад бараг сургуулаасаа арайч хөөгдөжөөгүй гэртээ харсан. Ингээд нэг л зүйл биш байгааг ойлгосон хосууд Rivermind Technologies гээд нөгөө компани дээр очиод төлөөлөгч эмэгтэйтэй уулзтал яг та хоёртой холбогдъё гэж бодож ялаа. Та хоёрын бүртгүүлсэн багц бол common буюу энгийн багц байсан. Одоо манай багцууд төрөлжөөд сайжраад наад багц чинь бүр хамгийн муу хэрэггүй багц болсон. Ер нь бол та хоёр сая шинээр гарсан Plus багцыг сонгох хэрэгтэй. Тэгвэл рекламч гарахгүй өөр бүс нутаг руу ч аялж зугаалах боломжтой. Яагаад одоо энийг хэлж байгаа вэ гэхээр анх та хоёртой уулзах үед манай компанид ганцхан common багц л байсан. Одоо бол төрөлжөөд өөр болоод байгаа учраас common багц бараг л үнэгүй болсон байгаа л та гэж хэлсэн. Хосуудын хувьд одоо эхнэр нь ажил хийхгүй л бол сарын $300 төлөх хэцүү болсон байгаа. Хэрвээ эхнэр нь ажилласаа халагдвал үнэхээр ямар ч гарах гарцгүй болно. Тийм болохоор аргагүй нэрхэнд Plus багцыг сонгосон. $300-аа арай гэж төлжсэн ч энэ Plus багцын үнэ нь тэрнээс 3 дахин их $1000 байсан. Нөхөр нь барилгын талбай дээр өдөр бүр илүү цагаар ажиллаж, хийж болох бүх ажлыг хийж, хагас бүтэн сайн ч амралтгүй ажилласаар өдөрт 3 цаг унтаж, хэдэн сар ийм байдалтай тасралтгүй ажилласан. Хичнээн ингэж ажилласан ч төлж байгаа мөнгө нь өндөр болохоор заримдаа төлбөрөө хэд хоногоор хоцроо хийх юм бол эхнэр нь маш их ядарч дахиад яриандаа санаандгүй зар сурталчилгаа хэлсээр байсан.
Үнэхээр төлбөрийн чадваргүй аргаа барсан хосууд дахин компани дээр очоод төлбөр төлөгдөөгүй удсан дуучлаарай. Гэхдээ манай эхнэрийн рекламыг жоохон багасгаад хугацааг маань сунгаад өгч болох уу? Манай эхнэр багш хүн хэрвээ ажлаасаа халагдах юм бол $1000 байтугай 300 шүтэлгэд хэцүү болно гэж гуйтал төлөөлөгч өөдөөс нь уучлаарай манад ямар ч тийм хөтөлбөр байхгүй. Гэхдээ нэг шинэ үйлчилгээг манай компани нэвтрүүлсэн тэр нь Lux гэдэг багц байгаа. Энэ багц руу апгрейд хийх бодол байгаа юу? Эсвэл дараа нь төлбөрийн чадвартай болохоороо нэг туршаад үзээрэй гэж зөвлөсөн. Энэ багц нь ямар ч зар сурталчилгаа бас ямар ч бүс нутгийн хязгаар байхгүй. Дээрээс нь тустай аппликейшнтэй тэрүүгээрээ дамжуулаад өөрийн аз жаргалаа өсгөж эсвэл тайвширлаа, амтлах мэдрэмжээ өсгөж болдог. Идэж байгаа бүх зүйл чинь амттай санагдан сэтгэл хөдлөлөө хүснээрээ хянаж болдог багц байгаа. Та мөнгөгүй бол 30 минут ч болтугай худалдаж авч болно гэсэн ийм зүйлийг ярьдаг. Энийг сонссон хосууд муу хөгийн новшнууд гэж хэлээд хаалгын савж гарч ирсэн байгаа. Хичнээн тэгж хэлсэн ч нөхрөн дотроо манай эхнэр угаасаа ядарсан, залхсан байхад энэ багцыг авч өгч чадахгүй байгаа өөртөө гутарч байсан. Зарим хүмүүс яагаад эхнэр нь өөрөөс нь олж ийм их санхүүгийн хүндрэлд орсон байхад өөрөө 2-3 ажил хийгээд явж болдоггүй юм бэ гэж бодож магадгүй. Энэ тархийг суулгаснаас хойш эхнэр нь бүр маш их унтдаг болсон. Борлуулагчтай уулзж байхдаа Аманда би зүгээр ахтаа ч их ядраад өдөрт 12 гаруй цаг унтдаг болоод байгаа. Унтаж босож ирсэн ч нэг ч унтсан мэдрэмжгүй байгаад байна. Энэ ямар учиртай вэ гэхэд унтж байгаа чинь бол ягч унтж байгаа биш. Компаниас зүгээр sleep mode дээр тавиад тархийг чинь бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн дата мэдээлэлд ашиглаж ажилуулж яадаг. Тийм болохоор жинхнээсээ унтж байгаа хэрэг бол биш. CPU хэлбэрээр ашигладаг гэсэн үг юм байна. Бид нар сайн ойлгохгүй байгаа ч IT талын хүмүүс сонсож байгаа бол яг юуны тухай яриад байгааг сайн мэдчихэж магадгүй гэж бодож байна. Жинхнээсээ унтж байгаа биш болохоор тэгж их ядардаг байсан юм байна. Lux багц руу шилжих юм бол яг л өөрөөрөө унтна. Хизээч ядрахгүй тэр багцыг сонг гэж бас хэлсэн байсан. Ингээд бүр Plus багцын $1000 ч төлж чадхаа байсан нөхөр нь ямар сонголт хийсэн бэ гэхээр нөгөө ажиллаа хийдэггүй, ажлынхан залуу үзээ суучдаг, мөнгө авч хий гэснийг хийдэг гажуудын Dom сайтад бүртгүүлээд баг зөөж лайв хийж эхэлсэн. $100 өгье шээсээ өө хилэндээ хулганы хавх авчуул зэрэг хүмүүсийн гаж хүслийг гүйцэлдүүлж үнэхээр өөрийн биеийг тарчлан нэмэлт мөнгө олж эхэлсэн. Хулганы хавханд хавчуулаад хилэн хавдаж сайн ярьж чадахгүй байхад нь эхнэр нь яагаад бөөрн хэлж яриад байгааг нь асуухад өглөө халуун копинд хилээд төлчихсөн юм аа гэд энэ хийж байгаа ажлаа эхнэрээсээ нуужсэн. Хичнээн мөнгө олсон ч дахиад төлбөрөө цагтаа төлж чадхааргүй болж эхлэхэд лайв дээр нэг хүн би чамд $500 өгье чи над туулааны хар бага тайлаадах гэж хэлэхэд аргагүй эрхэнд тайлаад зогсохгүй маш ичмээр үйлдэл хүртэл хийж өгсөн байгаа. Тэгэж олсон мөнгөөрөө Lux багцын нэг өдрийн эрхийг худалдаж аваад эхнэртэй Хурмын ойн баярын бэлэг болгон өгдөг. Хамтдаа нөгөө баарандаа очиж бүүргэр идэхэд эхнэр нь үнэхээр салахын аргагүй амттай бүүргэр байна шүү гэж магтаж эхэлсэн. Уг нь бол энэ хоёр анх танилцсан тэр газараа Хурмын ойгоороо очих бүртээ яг тэр бүүргэрээ захиалаад вау одоо ч гэсэн амтгүй хിവэрэ байна шүү гэж хэлдэг уламжлалтай байсан боловч эхнэрийнх нь Lux багц ямар ч зүйлийг хамгийн сайхнаар амтлуулдаг болохоор тэгсэн байгаа. Тэр өдөр эхнэр нь хинээс ч илүү жаргалтай байж хинээс ч илүү бүх унтаж чадсан. За Dom сайт дээр манай хүн бага тайлсан гэдгийг санаж байгаах. Дараа өдөр нь ажил дээрээ очиход нөгөө ажиллаа хийдэггүй байнга тэр сайтыг шагаагаад суучдаг залуу ажилтан аль хэдийн Майки хийсэн үйлдлийн талаар бүхэнд ярьчихсан байсан. Энэ ахлах өдөр болгон намайг загнаж хэрэггүй сайтад донтогч гэж загнадаг хэрнээ өөрөө тэнд шээсээ уугаад байжсэн гэд хэлчихсэн байсан болохоор тэр залуу ажилтнтай хэрэлдэж яагаад түлхтэл нөгөө залуу ачааны машины урдуур ороод бэртчихсэн. Ингээд Майк ажлаасаа халагдаж жинхэнэ утгаараа дампууралд орсон байгаа. Энэ үзэгдлийн дараа дэлгэц тэр чигтээ харанхуй болж нэг жилийн дараа гиснээр шинэ үзэгдэл гарч ирсэн. Аманда дахин Common багц руу буцсан бөгөөд өдөрт 16 цаг унтаж сэрүүн үедээ зөвхөн зар сурталчилгаа хэлжээдэг болсон. Гөлрөө суучихсан Аманда тасралтгүй сурталчилгаа ярьж байх үед нөхөр нь яаж иж байгаа цуглуулсан мөнгөөрөө Lux багцыг 30 минут хэрэглэх эрхийг эхнэртээ бэлгэлсэн. Эхнэр нь гинэт ухаан орж байгалыг, салхийг мэдрээд эрүүл ухаанаар нөхөртөө хандаж би үнэхээр их ядарч байх шиг байна. Би реклам ярих үедээ ямар ч ухаангүй тэрийгээ сандаггүй болохоор намайг байхгүй үед дуусгаж өгөөч гэж нөхрөөсөө гуйсан. 30 минут ч хормын дотор дуусч нөхөр нь зар сурталчилгаа тасралтгүй ярьж байгаа эхнэрээ дэрээр бүтээгээд алж байгаагаар энэ анги дуустдаг. Дэрээр таглуулсан байхдаа ч эхнэр нь үхэн үхтлээ реклам уншсаар байсан. Бас нэг яригдаагүй зүйлийг хэлэхэд компани борлуулагчтай хосууд уулзаад жоохон харж үзэх боломж байна уу? Бид хоёр хүүхдтэй болохыг төлөвлөж байгаа гэхэд тэгвэл хэрэглэгч 2 болж байгаа учраас Lux багцыг хэрэглэх ёстой. Дээрээс нь 2 хүний тарифаар төлөх ёстой гэсэн байгаа.
Энэ борлуулагч хосууд өөрт нь уурлаад орилоод гарсны дараа гинэт утсаа гаргаж ирээд өөрийнхөө тайван байдал аз жаргалын хэмжээг ихсгэж байгаа дүр зур бас харагддаг. Тэгэхээр борлуулагч хүртэл компани Lux багцын хэрэглэгч болж таарсан. Эхнэрээ нас барсны дараа хамтдаа тогтжуулж байсан хүүхдийн дүүжин модон ороо хараад үнэхээр гуниглаж зархаар зар тавихад хоёр хос худалдаж авахар ирсэн. Тэгэхдээ Майк та хоёрт аз жаргал хүсье. Хүүхдтэйгээ сайн сайхан амьдраад үлгийгөө сайн хэрэглээрэй гэхэд бит хоёр хосууд бишээ, бит хоёр жүжигчд кинон дээр шатаах юм хэрэгтэй болчоод энэ хүүхдийн модон орыг авч байгаамаа гэхэд Майк санаа алдснаа тийм үү гэд инээмсэглэхэд нэг үдэн шүдэн байгаагүй. Яагаад гэвэл одоо хүртэл нөгөө Dom сайтад хүмүүсийн тушаасныг мөнгө авч хийжсэн болж таардаг. Тэгэхээр нэг нь мөнгө өгье шүдээ сугал гэхэд сугалсан байгаа. Тим мессеж төгсгөл хэсэгт шүдний байдлаар гарсан. Энэ Black Mirror цувралын 7 дугаар бүлгийн эхний энэнгийг үзээд ихэнх хүмүүс маш тийм гонигтай мэдрэмж авсан. Та бүхэн өөрт төрсэн сэтгэлдээ бас бичиж үлдээгээрэй. За өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Болсон бодит явдал болон таалагдаагүй нууцын талаар сонсохыг хүсвэл сувгтаа subscribe болон хонх лайкаа дарахаа битгий мартаарай. Тун удахгүй эргэн уулзтлаа. Түр баяртай.